Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдэнд нь мигмар гарагийн мэнд хүргэе. Дэлхийн өнцөг булан бүрийнхаа нэгтээ болж өнгөрсөн үйл явдлууд заримд нь сонирхолтой санагдаж, заримд нь сургамж болж өгчээдэг. Ямар нэг зохиомжит зүйлсээс илүү амьдрал дээр бодитоор болж өнгөрчсэн түүхүүд бусдын сонирхлыг татаж чаддаг. Ингээд болсон явдал болон гэмт хэрэг сонирхолтой адал явдлаар дүүрэн 3 болсон явдлаа эхлүүлцгээе. Та бүхэн энэхүү даашинзыг хараад бараг шууд таньж байгаа бах. Дэлхийн өнцөг болон бүрт байдаг интернет хэрэглэгчдийн дунд нэг хэсэг шуугуулж ярианы сэдэв болж исэн алдартай даашинз гэж хэлж болно. За энэхүү олныг талцуулсан мимиг үүсгэсэн этгээд хин нэгний амь насанд халтахыг завдсан тухай түүхийг одоо та бүхэнтэй хуваалцъя. За энэ залууг бол Keir гэдэг Шотландын жижигхэн арлын оршин суугч. Яг тогтсон ажил бол байхгүй. За харин олдсон зүйлсээ хийгээд явдаг энгийн нэг залуу байгаа. За Keir бол Grace гэх бүсгүүтэй гэрлэхээр болоод хурмынхаа бэлтгэлийг базааж исэн үе рүү очив. Grace-ийн ээж нь түүн рүү нэг зурвас илгээж хурмынх нь үеэр өмсөх даашинзныхаа зургийг явуулсан байсан. За Grace бол тухайн зургийг нь хараад цагаан алтан шаргал өнгөтэй даашинз гэж бичсэн чинь ээж нь хариуд нь үгүй ээ, энэ хөх хар өнгөтэй даашинзаа гэж бичсэн байна. Ингэж тэд тухайн даашинзны өнгөний талаар хоорондоо мэтгэлцэж эхэлсэн түүхтэй. За Grace бол тухайн зургийг Keir-т үзүүлээд за энэ даашинзыг хардаа ямар өнгөтэй байна гэж асуусан чинь хөх хар өнгөтэй байна гэж хэлсэн. За ингээд Grace Keir хоёр ч гэсэн өөр өнгө гэж бодож исэн болохоор Keir-ийн одоо аавд зургийг нь үзүүлээд асуусан чинь цагаан алтан шаргал өнгөтэй байна гэж хэлсэн. Ингээд хоёр талын гэр бүлээрээ даашинзны өнгөн дээр санал зөөрлөлтөж тэд зургийг өөр хүмүүст ч гэсэн харуулсан. За тэгээд удаагүй хот даяараа даашинзны өнгөний талаар хоорондоо маргалдаж эхэлсэн. Яг уу маргаан гэхээр хэрэлдэж уралцсан гэсэн үг бол биш. Зүгээр л нэг хэсэг хүмүүс нь болохоор хөх хар гэд за нөгөө хэсэг хүмүүс нь цагаан алтан шаргал гэсэн хоёр хариултыг хэлж исэн. Ингээд ийм байдалтай хэдэн 7 хоног өнгөрсөн. Grace-ийн нэг найз нь даашинзны зургийг сошиал дээр тавьж олон нийтээс асуухыг зөвлөсөн. За тэгсэн чинь тухайн пост нь бүр галзуу гэмээр хурдтайгаар тархаж эхэлсэн. Бүх хүмүүс тэр талаар ярилцаж даашинзны өнгөн дээр маргалдчихсан. Зураг нь бүр хэдэн сая удаа шеэрлэгдэж 11 сая удаа Twitter дээр ретвит хийгдсэн. За тэрч байтугай үндэсний хэмжээний мэдээний сувгууд болон ток шоу хүртэл тэр даашинзны талаар ярьж эхэлсэн. Эд ярианы сэдэв болж авах үеэр Keir Grace хоёр хурмаа хийж балсараач тэмдэглэсэн. За үнэндээ бол тэр хоёр сошиал орчинд юу болж байгааг анзаарах ч завгүй байсан. За тэгсэн чинь нэг л өдөр алдартай Ellen Show-ийн продюсерүүд тэдэн лөө бол холбогдоод та хоёр балсараа орхиод манай шоунд оролцож даашинзныхаа талаар ярьж өгч болох уу гэж асуусан байна. Ингээд тэд хамтдаа Ellen Show-нд оролцож түүхээ дэлхийд дахинд хуваалцж ирсэн түүхтэй. За шоунд оролцож явах үеэр Grace хошигнож ээжээ энэ цагаан алтлаг өнгөтэй штэ. Хэрвээ та хар хөх гэж бодож байгаа бол эмчит очих хэрэгтэй гэж ярьжсэн. Ellen тэдэнд Гренада руу аялах эрхийн бичиг өгөөд $10,000 бэлэглэж тэдний хувьд үнэхээр одоо гайхалтай мөч байсан. За тэгээд шоунд оролцсныхаа дараа тэд жижигхэн арлынхаа амьдралд эргэж орсон. За тэр явдлаас хойш 7 жилийн дараа буюу 2022 оноос бүх зүйл нурж эхэлсэн. Keir арх их уудаг болж Grace-тэй харилцаа нь муудаж эхэлсэн. За Grace-ийг найзууд гэр бүлийнхнээс нь тусгаарлаж, санхүүг нь хүртэл хяналтандаа байлгаж, сүүлдээ бүр эхнэрээ өөр залуутай араар нь тавьж гин гэж хаартаж, бүх зүйлийг хянахыг хичээх болсон. За цаашлаад байдал улам бүр хүндэрч Grace-т гар хүрдэг болж нэг удаа бааранд хэрүүл хийж Grace-ийг багалзууртаж дараа нь чирээд тэндээс гарсан. За Grace бол энэ харилцаагаа дуусгахыг хичээж өөр газар ажил хайж эхэлсэн. Ингээд тэр эцэст нь ажлын ярилцлаганд орохоор болсон нь Keir-ийн дургуг бол хүргэж чи эндээс хаашаач явахгүй гэж ууралсан ч Grace яаж ийгээд ярилцлаганд ороод ирсэн. За явсан хойгоор нь Keir бол өдөржин бааранд арх ууж, эхнэртэй гомдлож, араас нь баахан мессеж бичиж дарамтлсан. За Grace гэртээ буцаж ирэхэд Keir бол унтчихсан. За тэгээ босч ирээд уурлаж, хэрүүл хийж, бүх зүйлийг ингээд дуусгая. Би чамаас бүр мөсөө явлаа гэд гэрээсээ одоо гараа явсан байна. Гэхдээ Grace нөхрөө явуулахыг хүсээгүй. Араас нь гүйж гарсан. За Keir бол эхнэрээ барьж аваад газар чулуудаж дараа нь хоёр гараараа хоолойг нь боож Grace байдаг чадлаараа хашгирч эхэлсэн. За азар тэдний хөршин орилго чимээг сонсч Keir-ийг одоо ямартаач салгаж чадсан юм байна. За тэр бол гэрлүүгээ буцаж ороод гарч ирэхдээ гартаа одоо том хутга барьсан. Одоо би чамайг дуусгана гэж Grace-ийг сүрдүүлж эхэлсэн. Гэхдээ хутгаа шууд хэрэглээгүй ч гэсэн ахаад л Grace-ийг барьж авч хоолойг нь багалзууртаж арай хийж гараас нь мултарч цухтаагаад гэрлүүгээ орсон даруйда цагдаа дуудаж амжсан. Цагдаа нар хугацаа алдалгүй очиж Keir-ийг одоо баривч
эхэлсэн. 2024 онд түүний шүүх хурал болж хүний амь насанд занал хийсэн гэсэн зүйлэнгээр 4 жил 6 сар шоронд суух ял оноос юм байна. Тэд одоо хүртэл албан ёсны эхнэр нөхөр хിവэрэ байгааг мэдэхгүй ч гэсэн энэ бүх зүйлээс Grace эсэм энд үлдсэн нь хамгийн сайн мэдээ байлаа. За ингэж хэдүүлээ 2 дахь болсон явдал руугаа орцгоё. Bill гэх нэртэй нэлээд хачирхалтай гаж донтой залуугийн галзуу түүхийг одоо та бүхэнтэй хуваалцъя. За нэг өдөр бол Bill интернет ухааж чат өрөөнүүдэд тролл хийж сууж агаад эцэст нь нэг бага насны хүүхэдтэй чаталж эхэлсэн. За тухайн хүүхэд нь 13 настай. За үүнээс хойш жоохно гэд хэлээд явъя. За Bill бол жоохнотой чатлахдаа өөрийгөө 56 настай гэдгээ хэлээгүй. Харин ч бүр хамаагүй залуу хүн болж жүжиглэж хуурч эхэлсэн. Тэр хоёр бол хэсэг хугацаанд чаталж хоорондоо сайн ойлголцож Bill болохоор жоохноод сэтэн хаяж өдөж эхэлсэн. Өөрийнхөө ёс бус зургуудыг жоохноо руу илгээж цаашдаа тэдний яриа улам бохир заван жигшмээр болж эхэлсэн. За нэг чухал зүйлийг энд дурдахгүй бол болохгүй. Яг үнэндээ бол жоохноо 13 настай биш. За тэр ерөөсөө хүүхэд энэ төр биш. Харин насанд хүрэгчдийн нэг бүлхэм хуурамчаар өсвөр насны хүүхэд болж жүжиглээд насанд хүрээгүй хүүхдүүдтэй садар самуу харилцаа үүсгэх сонирхолтой этгээдүүдийг барих зорилготой тим нэг бүлгэн болж таарсан. За тэгэхээр Bill бол яг үнэндээ 13 настай хүнтэй чатлаагүй, харин насанд хүрсэн хүнтэй чатлж байсан. Тухайн бүлгмийн хүмүүс нь алдартай телевизийн шоу болох To Catch a Predator буюу араатныг барих нь гэдэг нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг байсан. За энэ нэвтрүүлгийг Chris Hansen гэх алдартай сэтгүүлч хөтлөн явуулдаг. Шоуны гол зорилго нь гэх юм бол гэмт хэрэгтнүүдийг барьж тэднийг телевизээр одоо ил тод болгох явдал байсан. Зарим тохиолдолд цагдаа нарч бас тэдэнтэй хамтарч баривчилгаа хийдэг байсан нь улам бүр сонирхолтой болгож өгдөг байсан. За тэр хэрээрээ маш алдартай болж гэмт хэрэгтнүүд олон нийтийн өмнө шившгэ тарьж байгааг хүмүүс үзэх дуртай байсан. За тэгээ яг л нэвтрүүлгийн дүрмийн дагуу Bill-ийг бол тэд барихаар төлөвлөж ийсэн. За далд ажиллагаа нийт 2-7 хоног үргэлжилж Bill, жоохно хоёр хоорондоо байнга чаталж маш их нотлох баримт цуглалаа гэж үзээд одоо барих цаг нь болсон гэж үзсэн. За ингээд Bill-ийг жоохнотой уулзах санал тавихаар нэг жүжигчин хөлслөөд хуурамч жоохно болж утсаар ярьж эхэлсэн. Яг л төлөвлөсний дагуу тэд бол уулзалтахаар болсон. Гэхдээ хачирхалтай нь юу исэн гэхээр уулзах цаг болоход Bill ирээгүй. Дахин уулзахыг оролдсон ч ор сургуу алга болсон. Уцаа ерөөсөө авахгүй, мессеж бичсэн ч хариу ерөөсөө бичихгүй байсан. Тухайн Bill гэх хүн нь зүгээр нэг ёс зүйгүй хүн биш, бүр 20 гаруй жил ажилласан дүүргийн прокурорын туслах байсан хуульч хүн юм байна. Тэгэхээр энэ хүн шүүхийн танхимд өөрсгөө араатнуудын хэргийг шүүж хилэлцэж явсан нэгэн байсан. Тэгэхээр насанд хүрээгүй хүүхэдтэй орооцолддог талаар олон нийт мэдчих юм бол маш том асуудал дагуулах нь ойлгомжтой. Тэгээд ч сэтгүүлч Chris Hansen болон түүний багийнхан энэ түүх телевизийн рейтингийг өсгөх гайхалтай боломж гэж хүлээж авчихсан. Гэхдээ Bill уулзалтанд бол ирэхгүй, сургаггүй хിവэрэ байсан. За тиймээс эцэст нь Chris Hansen цагдаа нарт хандаад тэд ч гэсэн баривчлах зөвшөөрөл гаргуулахаар ажиллаж эхэлсэн. За тэд бол Bill-ийг гэрт нь очиж баривчлана гэд төлөвлөсөн байсан. За мөн телевизийн багийнхан тэр бүх үйл явцыг бичиж авч бичлэг бас хийн гэд одоо ярилцсан байсан. За маргааш өглөө цагдаа нар болон нэвтрүүлгийн багийнхан Bill-ийн гэрт нь очиж хаалгыг нь тогшсон ч тэр бол хаалгаа тайлаагүй. Цонхоор нь харсан чинь зоригт болон компьютер нь асаалттай байсан. Тэгэхээр тэр бол гэртээ уг нь бол байсан гэсэн үг. За сүүлдээ цагдаа нар хаалгыг эвдэхээр шийдэж SWAT баг ирж хаалгыг нь эвдээд тутагшаа орсон. За орсон даруйд тэд бол Bill-ийг одоо гартаа буутай зогсож байгааг нь харсан. Bill тэднийг харсан даруйда би хинт ч хор хүргэхгүй гэж хашгирсан байгаа. За ердөө хэдхэн секундын дараа тэр бол өөрийнхөө толгой руугаа буугаа чиглүүлээд гохыг нь дарчихсан. Ингээд Bill амиа хорлож энэ явдлаас хойш хэргийн талаар улс даяар мэдээллийн агентлагууд сурвалжилж мэдээ бэлтгэж эхэлсэн. Хүмүүс сүүлдээ тэр To Catch a Predator гэсэн шоуг шүүмжилж тэднийг зөвхөн телевизийнхээ рейтингийг өсгөхөө бодож шударга ёсонд анхаарлаа хандуулаагүй гэж буруутгаж эхэлсэн. Олонний шүүмжлэл их байсан ч гэсэн энэ хэргийн талаарх дугаар нь телевизээр ямартаач цацагдаж гарсан. За нэвтрүүлэг гарснаас 9 сарын дараа Texas-ийн дүүргийн прокурорын газар тухайн нэвтрүүлгээр баригдсан бүх гэмт хэрэгтнүүдэд ял оноохгүй гэдгээ зарласан. За нийтдээ 24 хүн баригдсан боловч нэгэн ч шоронд суугаагүй. Амиа хорлсон Bill-ийн дүү Patricia гэх эмэгтэй болж өнгөрсөн бүх зүйлд бухимдаж To Catch a Predator гэдэг шоу миний ахын амийг хөнөөсөн гэж хэлснээс гадна NBC Universal сувгаас
$105 сая нөхөн төлбөр нэхэмжээлж шүүхэд өгсөн. За эцэст нь NBC түүнтэй шүүхээс гадуур тохиролцож нөхөн төлбөр олгохоор болсон. За хэд гэдгийг нь бол нууцлсан билээ. Ингээд удалгүй To Catch a Predator шоу нэвтрүүлэг цуцлагдаж тухайн шоуг хаах болсон шалтгаанаа NBC албан ёсоор тайлбарлаагүй өнгөрчихсөн юм байна. Ингээд энэ түүх сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр хэдүүлээ 3 дахь болсон явдал руугаа орцгоё. Хосе гэх нэртэй нэг биш бүр хит хитэн удаа нас барсан залуугийн талаар галзуу гэмээр түүхийг та бүхэнтэй одоо хуваалцъя. За хүй өөр нь яаж ингэж хит хитэн удаа ухиж болдгийм бэ гэж та бодож байгаа байх. Өнөөдрийн дурддагдах Хосе гэх эрэгтэй бол саятан хүн байгаа. Тэр Circle K Furniture гээд хямд үнэтэй тавилгын дэлгүүрийн сүлжээг эзэмшдэг. За тэгснээ өөрөө дэлгүүрийнхээ бүх зар сурталчилгаанд тоглодог болохоор тэр хавьдаа бас хурган од болцсон одоо тийм хүн байсан. За гэхдээ нэг өдөр бүх зүйл өөрчлөгдсөн. Хосе бол Дафни гэх эмэгтэйтэй танилцаад за тухайн эмэгтэй өөртөө чицүү байсан мөртлөө илүү тийм залуу харагддаг одоо царайлаг бүсгүй байсан болохоор хоорондоо учир ургуулж дараа нь бүр хурмаа хийгээд гаднаас нь харахад аз жаргалтай хосууч шиг харагдах болсон. Хосе уг нь бол зүгээр л нэг тавилга зардаг хүн. Гэхдээ үнэн худал нь мэдэгдэхгүй баахан зүйл ярьж цэргийн албанд байсан, тусгай даалгавар биелүүлдэг, бүр тагнуулын төв газартай хүртэл хамтарч нууц ажиллагаанд оролцож исэн гэж ярьж сархах дуртай байсан. Дафни түүнд хайртай байсан болохоор элдв зүйл шалгаахгүй, ярьсан болгонд нь итгэж бүх зүйл хэвийн юм шиг санагддаг байсан. Хосе хүмүүсийн нүдэнд саятын юм шиг харагддаг, амжилттай бизнес эрхэлдэг хүн шиг байсан ч гэсэн яг үнэндээ бол бараг дампуурцсан, дэлгүүрүүд нь бүр хэдэн жилийн өмнөөс л одоо алдагдaltaй ажилтдаг болцсон. За тэгээ тэр бүгдийгээ Дафнид үнэнгээр нь хэлхийн оронд өөр гарах арга зам хайж эхэлсэн. За тэгээ төлөвлөгөө нь болохоор үхэх байсан. За гэхдээ жинхнээсээ биш, харин үхсэн юм шиг жүжиглэх. Тэгээ Дафнитэй суугаад нухацтай яриа эхлүүлж би удахгүй өхөн үхрийн галзуу өвчин туссан. За энэ бол тархины хүнд өвчин гэж бол хэлсэн юм байна. Яаж явж байгаад тийм өвчин туссан гэдгийг нь асуусан чинь би цэргийн нууц ажиллагаанд тагнуулын төв газартай хамтарч ажиллаж авах үеэрээ ширэнгэн ойд нутгийн хүмүүстэй харилцах шаардлагатай болсон. Тэгээд тентгийн хүмүүсийн нэг ёс заншил нь түүхий сармагчны тархи хідэх явдал байсан. Тэрийг нь би идэхээс өөр аргагүй байсан болохоор үхрийн галзуу өвчин туссан байлээ гэж ярьсан байгаа. За үнэхээр юм мэддэг хүн бол энэ яриаг сонсоод бараг шоолж инех байсан бах. Ер нь бол энэ төрлийн одоо үхрийн галзуу өвчин хүнд халдварлах нь одоо маш ховор тохиолдол байдаг. Тэгээд ч үнэхээр туслаа гэхэд 1 жилийн дотор амьсгал хураадаг. Хэрвээ Хосе үнэхээр туссан байсан бол аль хэдийнэ 12 сарын дотор гэхэд үхэх байсан. За цэргээс халагдаад гэрлээд дэлгүүрийн одоо сүлжээний бизнестэй ч гэсэн болоод одоо амжихааргүй байсан. Гэхдээ Хосе Дафнид өөрийгөө надад ердөө 6 сараас 1 жилийн хугацаа үлдсэн гэж итгүүлсэн. За нөхрөө ийм байдалтай байгаад нь Дафни сэтгэлээр унаж шаналж эхэлсэн. Ядчихад саяхан гэрсэн хосууд исэн болохоор Дафни нөхрөө алдахыг бол хүсээгүй. За тэгсэн чинь Хосе их нэртэй нэг зүйлийг бол хэлсэн байгаа. Хэрвээ би Колумб руу явж очоод туршилтын эмчилгээ хийлгэх юм бол амьд үлдэх боломжтой гэсэн зүйлийг ярьсан. За Дафни ч гэсэн тэрэнд нь бол итгэсэн байгаа. Тэгээ бүр үхлийн талаарх аимшигтай мэдээгээ гэр бүл, найз нөхөдтэй ч гэсэн хэлж тараасан. За харин бодит байдал дээр Хосе ямар төлөвлөгөөтэй байсан гэхээр Хосе Колумб руу эхнэрээ орхиж яваад тэнд очиж туршилтын эмчилгээ хийлгэж байхдаа нас барсан юм шиг дүр үзүүлээд тэгээ тэндээ хуурамч нас барсны гэрчлэгээ болон бусад одоо бичиг баримтыг бүрдүүлээд авч чаднаа гэж тооцоолсон байсан. Америкт үлдсэн бүхий л таньдаг хүмүүс нь Хосеийг одоо нас барсан гэдэгт нь ит хээд үр ширнээсээ ч гэсэн амархан мултарчна гэж ботсон байгаа. Гэхдээ Хосейд аз таараагүй, бүх зүйл төлөвлөгөөний дагуу болоогүй. За яасан гэсэн чинь Хосейд туслана гэжсэн нэг эмчин яг цаг нь ирсэн чинь сандраад туслахаасаа татгалцсан. За тэгээд энэ төлөвлөгөөнд нурсан юм байна. За тэгээ Хосе хараалаа урсгаж өөр төлөвлөгөө бодож олох хэрэгтэй болсон. Ингээд энэ удаад болохоор өөрийнхөө эхнэрийг оролцуулахар болсон. За тэгснээ чамд би үхрийн галзуу өвчин гэж хэлжсэн. Тэр нь бол яг үнэндээ зохиомл зүйл байсан. Чамайг өөрийгөө гэр бүлээ аюулаас хамгаалахын тулд тийм зүйл зохиож ярьсан. Өмнө нь би цэргийн тусгай ажиллагаанд оролцож явах үеэр нэг даалгаварт нь Өмнөд Америкийн нэг аюултай харт амхны бүлэгмийн толгойлогчийг устгах үүрэг авсан байсан. Тэгсэн чинь одоо тэр бүлэглэл надаас өшөө авахар хайгаад эхэлсэн байна. Тийм болохоор би чи манай гэр бүлийнхэн аюулд орсон байгаа гэсэн. Энэ бүхнээс гарах цорын ганц арга нь би нас барсан болж жүжиглэх явдал болцоод байна. Тэгжээж би чамайг өөрийгөө
гэр бүлээ хамгаалж чадна гэж бас итгүүлсэн. Хөөрхий тэгээд Дафни хэлсэн ярьсанд нь бас л итгэсэн. За тэгээд тэд хамтдаа төлөвлөгөө боловсруулж хэлсэн. За юуны түрүүнд Хосе өөр дээрээ амь насны даатгалын 7 гэрээ байгуулахаар болсон. Их сурвалжийн мэдээлснээр бол даатгалын компаниудтай нийт 9 сая долларын гэрээ хийхээр болсон байсан. Ингээд Хосе бол хуурамчаар өгсөний дараа тэр бүх мөнгийг авъя гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гол зорилго нь бол үр ширээ дарах биш, харин их хэмжээний мөнгөтэй болох явдал байсан. За ингээд Хосе амь насны даатгалын гэрээнүүдтэй гарын үсэг зураад Венесуэл руу ниссэн байна. Тэнд бас ямар нэг холбоо сүлбэтэй байсан юм шиг байна. За тэгээ хэдэн 7 хоногийн дараа Дафни араас нь явж очсон. За очоод нэх удаагүй Хосеийн гаргуулж авсан хуурамч бичиг баримтаар гадаадад нас барсан гэсэн гэрчлэгээ авах хүсэлт гаргасан. За ингээд энэ зүйл нь бол бүтээд дараа нь Флорида руу буцсан. За тэгээд өөрсдийг нь таньдаг бүх хүнд Дафни Хосе Венесуэлд үхрийн галзуу өвчнөөхөө эмчилгээний үеэр мис засал хийлгэж агаад нас барчлаа гэж ярьж эхэлсэн байна. Ингээд энэ мэдээг сонссон бүх хүн шоконд орж, гүн эмгэнэж, бүр Хосед зориулж дурсгалыг нь хүндэтгсэн ёслол хүртэл хийсэн. Ингээд удалгүй амь насны даатгалын мөнгө ч ихнээсээ орж ирж Дафни $780 мянган болсон. За тэгжээ хооронд нь Хосе бол Венесуэлээс Бахама руу яваад тентхийн нэг загасчин залууд $5 мянган өгөөд өөрийг нь Бахамагаас Флорида руу загасны заваараа нууцаар оруулаад өгөөч гэж хүссэн. За Флоридад тэр очсныхоо дараа Дафнитэй уулзаад хамтдаа тэд бол Хойд Каролина мужид байдаг нэг амралтын байшинд явж очсон. За тухайн байшин нь тэдний хэдэн жилийн өмнө худалдаж авсан эзгүй байшин байсан юм байна. За тэр хоёр тэнд бол бүхэл бүтэн 2 жил нуугдаж амьдарсан байна. Хосе бүр нэрээ өөрчлөөд, гадаад төрхөө бас бүрэн өөрчлөөд, сахлаа будаж, химбэл ус зүүж явдаг болсон. За тэгснээ бүр Ernest Wills гэх нэртэй хүний хулгайлагдсан бичиг баримтаар Хойд Каролинад жолооны өнүүлэх хүртэл гаргуулад авсан байсан. За тэр нь тэгээд нэг сүртэй шалгалгүй гарцсан байсан бас их сонио. За ингээд хэдэн сарын дараа нөгөөх чинь Ernest Wills гэх жолооны үнэлгээ ашиглаад паспорт авах хүсэлт гаргасан. За тэгсэн чинь төрийн департамент түүний хүсэлтийг хүлээж авч шалгах явцдаа нэг ажилтан нь бол с ิจ гтэй зүйлийг олж анзаарсан. Яг жинхэнэ Ernest Wills гэх хүний мэдээлэл нь болохоор төрийн мэдээллийн санд бүрэн зураг хөргөтэйгөө аль хэдийнэ бүртгэлтэй болчихсон байсан. За тэгснэ тухайн хүн нь болохоор хар арьстай, Хосеяс бараг 20 см орчим өндөр биетэй тийм хүн болж таарсан. За ингээд энэхүү паспортын хүсэлтийг с ิจ гтэй гэж тэмдэглэж авсан байсан. Тэгээ хамгийн сонирхолтой хэсэг нь юу байсан гэхээр тухайн паспорт авах хүсэлтэн дээр яаралтай холбоо барих хүн гэсэн дээр нь Дафнигийн бүтэн нэр, гар утасны дугаарыг нь бичсэн байсан. Ингээд холбооны мөрдөгт овчоод түүнийг мөрдөж эхэлсэн. За тэд бүх баримтуудыг эвлүүлж нэг нэгээр нь нийлүүлсээр агаад 6 сарын дараа гэхэд Хосеийг баривчилж чадсан байгаа. Дафни ч бас тэр үеэр баривчлагдсан. За тэднийг бол даатгалын залилан болон бусад олон зүйл ангаар буруутгаж хоёулангийн шоронд хорсон. Хамгийн өрөвдмөр зүйл нь юу байсан гэхээр Дафни шоронд орчоод хүртэл Хосеийг цэргийн тусгай ажиллагааны офицер, тагнуулын ерөнхий газар ажилдаг гэдэгт нь итгэсэн хിവэрэ байсан. Ямар сандаа бүр Америк нэгдсэн улсын засгийн газар хизээ нэгэн өдөр ирээд бит хоёрыг суллана гэж чин сэтгэлээсээ боддог байсан байна. Түүний өмгөөлөгч болон ойр орчмынх нь бүхий л хүмүүс Хосе бол зүгээр л нэг худалж итгээд гэж хэлсээр байхад тэр нөхөртөө итгэсэн хിവэр байсан. Тэр бүр 1 жил 4 сарын турш шоронд суусныхаа дараа эцэст нь нөхрийнх нь бүх яриа худлаа байсан гэдгийг нэг юм ойлгосон юм байна. Ингээд Дафни 5 жилийн тэнсэн харгалзах яал, харин Хосе өөрийн гин бурууга хүлээж 14 жилийн хорих ял сонссон юм байна. За ингээд энэ удаагийн 3 болсон явдал та бүхэнд сонирхолтой санагдсан гэдэгт итгэлтэй байна. Дугаараа энэ хүртэл нь сонссон сонсогчид комент хэсэгт улаан өнгийн зөрх үлдээгээрээ бүгдээрэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Ингээд хэдүүлээ энэ хагасаа өдөр бас нэгэн сонирхолтой подкастаар эргээд уулзъя.